За өнөөдрийн хичээлийн сэдэв маань эсэлтэн ангижрах урвалыг электрон балансын аргаар тэнцвүүлэх. За та нар санаж байгаа бол хичээл амрахаас өмнө бид нар хичээл дээрээ эсэлтэн ангижрах урвалыг электрон балансын аргаар тэнцвүүлэх 1 цагийн хичээлийг үтсэн байгаа лээ. За тэгэхээр одоо бид нар энэ аргаагаа дэлгэрэнгүй тайлбарлаж тасгал ажиллах болно хүүхдүүдээ. За хичээлийг эхлэхээс өмнө багш нь та нараасаа дахиад асуулт асууя. Эсэлтэн ангижрах урвал гэж ямар урвалыг хэлэх вэ? Хоёр урвалыг энэчээ тавьсан байна. За та хэд энэ хоёр урвалын яг аль нь эсэлтэн ангижрах урвал бэ? Энэ хоёр урвалын аль нь эсэлтэн ангижрах урвал вэ? Тэгвэл эсэлтэн ангижрах урвалыг тэгвэл багш нь таны хариулт хэлэхээс өмнө тайлбар хийлээ. Хариултыг. Эсэлтэн ангижрах урвалын улмаас нэгдэлдэх элементүүдийн эсэлтгүүн хэм өөрчлөгдөн явагдаж буй урвалыг эсэлтэн ангижрах урвал гэнэ. Тэгэхээр бид нар эсэлтгүүн хэмийг олох аргачлалыг үзсэн. Эсэлдүүлэгч ангижруулагч гэдгээ үзсэн байгаа. Тэгвэл эсэлтэн ангижрах урвал гэдэг маань тухайн хэмийн нэгдэлд байгаа элементүүдийн эсэлтгүүн хэм нь өөрчлөгдөж явагддаг урвал юм байна. За тэгвэл бүгдээрээ эсэлтгүүн хэмүүдээ олцгоё. Наатрийн нэмэх тийм үү? Холоор хасах. Ус төрөгч маань тогтмол 1, хүчил төрөгч маань хасах 2. Тэгвэл эндээс 2 4 8 хасах 8 дээр 2-ыг нэмээд хасах 6 буюу тэнцвэрийн тэмдэглэл гарахаараа нэмэх 6. За наатрийн тогтмол нэмэх 1, хүчил төрөгч хасах 2, хөхөр мөн адилхан нэмэх 6. Ус төрөгч маань нэмэх 1, холоор маань хасах 1. Эндээс эсэлтгүүн хэм өөрчлөгдсөн химийн элемент байна уу бүгдээрээ харцгаая. Урвалын ихэнд натрийн маань нэмэх 1 байсан бол урвалынээс нэмэх 1 хэвээрээ байна. Холоор хасах 1-ээс хасах 1. Хөхөр 6-аас 6 гэх мэтлэнгээр эсэлтгүүн хэм нь өөрчлөгдсөн химийн элемент байхгүй учраас энэ урвал маань эсэлтэн ангижрах урвал биш байх нэ. За тэгвэл бүгдээрээ 2 дахь тохиолдолд харцгаая. Натрий дээр холоорын нэмс урвал явагдсан байна тийм үү? Натригийн эсэлтгүүн хэм нэмэх 1 мөн үү? Өөдөөтэй. Бүх дан бодисын эсэлтгүүн хэм тэг. Холоорын мөн адилхан дан байгаа учраас тэг. Химийн өөр химийн элементийн атомтай нэгдсэн нэгдэл үүсгэсэн учраас натрий маань нэмэх 1, холоор маань хасах 1. За тэгвэл эндээс эсэлтгүүн хэм нь өөрчлөгдсөн химийн элементүүд байна уу? Байна тийм үү? За тэгвэл натрий маань тэгээс нэмэх 1 болж өөрчлөгдсөн байна. Тэгвэл энд хэдэн электрон шилжилт явагдах вэ? 1 электрон шилжин тийм үү? За тэгвэл энэ натрий маань электроныг авсан уу, алдсан уу? Өөдөөтэй нэмэх 1 болохын тулд электроныг алдсан байна тийм үү? Хасахыг нэмэх тэг дээр 1-ийг нэмээд 1. За холоорын хувьд ярив. За тэгвэл энэ шилжсэн электроны тоог тооцохоос өмнө атомын тоо ялгаад байгаа элементийн хувьд атомын тоог нь тэнцвүүлнэ те. Тэгээс хасах 2 болохын тулд мэдээж 2 электрон шилжинэ. Тэмдгийн хувьд яах ёстой вэ? Зүйтэй. Электроныг авсан байна. Нэмэх хасахын хасах. Тэгээс 2-ыг хасаад хасах 2 ингэж гарсан байна. За тэгвэл бүгдээ өмнөх хичээлийнхаа сэдвүүтэй уялдуулаад натрий холоор 2-ын аль нь эсэлдүүлэгч, аль нь ангижруулагч вэ? Зүйтэй. Натрий маань электроныг алдаж байгаа учраас ангиж хруулагчийн үүргийг гүйцэтгэж байна. Тэгвэл холоор маань электроныг авч байгаа учраас эсэлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байна. За эндээс бид нар электрон балансын арга гэдэг дээр нэг шинэ ойлголтод орж ирсэн байгаа. Бид нар эсэлдүүлэгч ангижруулагчаа үзсэн боловч яг энэ хагас урвалыг юу гэх юм бэ? Тэгвэл энэ натрий маань электроныг алдаж байгаа тийм үү? Тэгвэл электроныг алдаж байгаа энэ урвалыг эсэлдэх процесс гэнэ. Холоор маань электроныг авч байна. Электроныг авч байгаа энэ процессыг ангижрах процесс гэж нэрлэдэг байна. Тэгвэл натрий маань өөрөө ангижруулагч боловч энэ хагас урвал маань тэр чигтээ эсэлдэх хагас урвал болно гэсэн үг байна. Энэ холоор маань эсэлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа ч гэсэн энэ урвал маань ангижрах хагас урвал болох нэ. За бүгдээрээ тодорхойлолтыг харцгаая. Атом молекул баян электроноо алдах процессыг эсэлдэх гэдэг бол атом молекулын электрон авах процессыг ангижрах урвал гэх нэ. За тэгвэл бүгдээрээ нэг жижиг схем эзгэлтэй өгчөөдөө. Атом молекулын
электроныг атом молекулё электроныг авбал энэ ямар процесс вэ? Электроныг авч байвал ангижрах процесс буюу ангижрах хагас сурвал явагдана гэсэн үг. Атом молекулё электроноо алдаж байвал эсэлдэх урвал явагдаж байна гэсэн үг бахнэ. За. Бүгдээрээ энэ эсэлдүүлэгч ангижруулагч болон ангижрах эсэлдэх хагас сурвалын талаар багахан хэмжээний ойлголттой болсон байх гэж багш нь бодож байна. За тэгвэл бүгдээрээ эсэлдэн ангижрах урвал гэдэг маань элементүүдийн эсэлтгүүн хэм өөрчлөгдөн явагдаж буй урвалыг эсэлтэн ангижрах урвал гэдгээ гэсэн. За бүгдээрээ нэг хялбар жишээн дээр авсан байгаа тийм үү? Натрийн олоор эсэлтийн хэм өөрчлөгдлөө. За тэгвэл электрон балансын арга гэж ямар аргыг хэлээд байгаа юм бэ гэхээр эсэлдэх болон ангижрах урвалын үед явагдсан электроны шилжилтийн нөлөөгөөр бид нар тэнцвүүлэх процессыг хэлээд байгаа юм аа. За энэ дэр бүгдээрээ хамтдаа бичицгээе. Энд чинь бид нар систем тэгштгэл бодно гэсэн үг эндээс. Эсэлдэх урвал дээр 1 электрон шилжсэн, ангижрах урвал дээр 2 электрон шилжсэн байна. Эндээсээ бид нар хамгийн бага ерөнхий хуваагдагч олъё. 2-ыг тавилаа тийм үү? 2-ыг 1 хуваагаад 2, 2-ыг 2 хуваагаад 1. Энд байгаа тоонуудаар энэ хагас урвалуудаа гишүүнчлэн үржүүлнэ гэсэн үг. Эндээс 2 натрийн хасах нь 2 электрон. Дандаа бүгдээрээ эхлээд их бодисуудаа бичиж байгаа учраас нэмэх нь холоор 2, нэмэх нь 2 электрон. Тэнцүү 2 натрийн нэмэх нь 2 холоор хасах. Хэрвээ та нар анзаарч байгаа бол бид нар электролиз буюу усан буюу хайлмалын электролизийн тэгштэглийг бичсэнтэй яг адилхан системээр явагдаж байгаа гэсэн үг. Эндээс электронууд нь хураагдлаа. 2 натрийн дээр нэмэх нь холоор 2 эндээс 2 натрийн нэмэх нь 2 холоор хасах. Энэ хоёр маань ямарваа нэгэн цэнгийн илэрлэггүй атом болон молекулын байдалтай байхад бүтээгдэхүүн бодис маань ионы хэлбэртэй бичигдсэн байна. Багш нь танарт хэлдэгтэй атом молекулыг ионы ханд бичиж болдгүй. Тэгэхээр энэ нэмэх хасах цэнүүд байгаа учраас энэ хоёрын хооронд таталцал үүсэж байгаа. Тийм учраас шууд молекулын буюу нэгдлийн байлж хижүүлэхийн тулд шууд 2 натрийн холорид болно гэсэн үг. Электрон балансын аргын гол мөн чанар нь болохоор энэ тэгштэглийн урд дахь байгаа коэффициентуудаар химийн урвалыг тэнцвүүлэх, эсэлтэн ангижрах урвалыг тэнцвүүлэх хэрэгтэй юм аа гэсэн үг. Тэгэхээр натрийн атомын өмнө 2-ын таагаа маань энэний уртал 2-ын тоо. Натрийн хлоридын өмнө 2-ын таагаа маань энэний уртал 2-ын тоог тавьж энэ эсэлтэн ангижрах урвалыг тэнцвүүлнэ гэсэн үг. Тэгэхээр цэнцтэй хэсэг шалгая бүгдээрээ. Энд натрийн атом 2 байна. Бүтээгдэхүүн бодис дээр 2 байна. Их бүс дээр хлорын атом 2 байна. Бүтээгдэхүүн бодис дээр 2 байна. За, үүнийг л электрон балансын арга гэдэг байгаа. Гэхдээ энийг харахад бол бид нар хялбар эсэлтэн ангижрах урвалыг өөрсдөө тэнцвүүлж чаддаг. Гэтэл химийн эсэлтэн ангижрах урвалын үед маш том урвалууд явагддаг байгаа тийм. Ийм урт үргэлжилсэн ийм эсэлтгүүн химийн өөрчлөгдсөн эсэлтэн ангижрах урвалыг тэнцвүүлэхийн тулд бид нар заавал электрон балансын аргыг тэнцвүүлэх шаардлагатай байдаг. Яагаад гэвэл шууд хараад энэ төмрийн 2 гэд хөөгд тэнцвүүлж боломжгүй. Их цаг хугацаа шаардлагатай, их буруу тэнцвэгддэг учраас заавал электрон балансын аргыг ашиглаад байгаамаа. За тэгвэл бүгдээрээ энийг баттал болоод бүгдээрээ хамтдаа нэг энэ хими элементийг хамтдаа олцгоё гэсэн үг.